Яг өмнө нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо зөвлөл хуралдаад 21 асуудлыг хилцүүлэхээр болоод ажлын хороод өнгөрсөн 7 хоногт хуралдаад намын бүлгүүд хуралдаад тэгээ өнөөдөр даваа гарагийн 10 цагаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 7 дугаар хуралдаа хуралдахаар тавлсан. Харамсалтай нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяр одоо энэ хурлыг хойшлуулъя гэдэг ийм санал манай бүлгийн дарга руу уцаар ирсэн байна. Энэ яагаад хурл хойшлуулах юм бэ? Энд чинь аюул олон асуудлууд байгаа шүү дээ. Одоо нөгөө шатхууны үнийн өсөлттэй холбоотой хот нийтийн аж ахуйн зардлуудыг хэрхэн шийдэх, тийм ээ? Хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрхэн татах. За хойшлуулшгүй одоо бараг 20 гаруй асуудал ингээд хилцэгдэх байна гэсэн чинь Арслан намын бүлэг хойшлуулъя гэж ийм бичиг ирүүлж байна. Арслан намын бүлэг туулголоо аврыг гэдэг тогтоолын төслийг хилцмээргүй байна. Засгийн газар нь уг асуудлыг хойшлуулчихад байгаа. Арслан намч асуудлынхаа утгыг ойлгоогүй ийм бичиг ирүүлж байгаа. Тэгэхээр за тэгвэл бүлэг хуралдаад бид энэ туулголтой холбоотой асуудлыг хилцгээ болоод хойшлуулъя. Үлдсэн 20 асуудлаа хилцье гэсэн хурлын дарга энэ засаг захиргааны нэгжийн хуулийг бүдүүлгээр зөрчөөд өөрөө ганцаархнаа захирамж гаргаад хурлыг хойшлууллаа гэдэг захирамж гаргаад ингэ яваад гисэн. Тэгээд сая энд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын учаад төлөөлөгчд өдөр тэр захирамж хууль бус захирамжаа ганцаараа хурлыг ингээ бүхэлдээ төлөөлөхгүй. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 3-т 3 үндсэн нөхцөлд дурдсан хурлыг хийх. Нэгд нь нийт төлөөлөгчдийн 3/1-ээс доошгүй шаардсанаар ээлж тус хурлыг зарлаж болно. Хоёрт нь зөвлөл зарлаж болно. Гуравт нь хурлын дарга зарлаж болно гэж энэ 3 зохицуулт байгаа. Тийм учраас ерөөсөө одоо бид иргэдийн хурлаа цаашаа хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс нийт төлөөлөгчдийн одоо 60-70 орчим хувийн саналаар ээлж тус хурлыг зарлан хуралдуулъя гэдэг ийм одоо өрх хүчийг хурлын ажлын албанд хөргүүлээд одоо хурлын тангимд орох гэж байна. Харамсалтай нь манай энэ хурлын дарга маань одоо ерөөсөө хууль зөрчөөд болж өгөхгүй. Энэ танхимын бүх микрофон бусад техник хэрэгслүүдийг салгачиж. За одоо энд бид нар ийм зөөврийн одоо микрофон ашиглаж хурлаа хуралдуулъя. 30 одоогийн байдлаар 30 гаруй хүн хуралдаа ирэхээр байна. Тэн чин одоо хурлын хүчтэй хугацаа хүмүүний тоо 23. Тэгээ магадгүй 30 хэдэн одоо иргэдийн хурлын төлөөлөгчд хуралдаад энэ ээлж тус хуралдаанаа цаашид үргэлжлүүлъя гэдэг асуудал яригдж байна. Ээлж турлыг хаяад алга болсон учраас бидэнд байгаа эрх хэмжээний хүрээнд ээлж тус хуралдааныг одоо явуулъя гэдэг ийм шийдэл түрээ явж байна. Зөвхөн ер нь сүүлийн 2 сар иргэдийн хурлыг огт хуралдуулаагүй. За энэ учир шалтгаан нь одоо энэ Баянзүрх дүүргийн Монгол Ардын нам энэ нийслэлийн засаг дарганд хамаа газрын үүдэнд ирж ягс цуглах гэх мэт ийм үйлдэлүүдийг хийгээ явж байгаа. За хоёр дахь том ноцтой асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар 4 сарын 27-ны байдлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмтрэгээс урьсан сэргийлэх зөвлөлийн данс болон бусад одоо данснаас одоогийн байдлаар 13.2 тэрбум төгрөг гарсан. Энэ юунд гарсан байг бол зөвхөн хэвлэлд гарсан гэж ярьдаг. За энийг дүүргүүд рүү, зарим дүүргүүд рүү шилжүүлсэн, зарим одоо дүүргүүд нэр бүхий дүүргүүд рүү шилжүүлсэн. Тэгээд одоо тэндээс бэлнээр нь одоо гаргаж авсан гэдэг ийм зүйлүүдийг ярьж байна. Одоо хамгийн сүүлд налах дүүргээс бэлнээр нь одоо тэдэн зууг нь буцааж авна шүү гэсэн ийм нөхцөлтөө одоо ийм зүйлүүд яригдж байна. Энэ маань нэг талдаа эргүү хуулийн тусгай ангид заасан авилгаа албан тушаалын гэмтэргийг тасралтгүй одоо үйлдэж байх ийм нөхцөл байдал байгаа учраас энэ хүний асуудлыг авч хэлцье. Энэ дээр нь тайлбар сонсъё гэдэг ийм одоо байдлаар өнөөдөр хурлыг хуралдуулахаар бид нар бэлтгэл ажил хангаад явж байна. Би уг нь амхандаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу янз бүрийн улс төрийн ийм одоо хэрүүл тэмцэл талцал оруулалгүй хичээж ажиллаж ирсэн. Харамсалтай нь одоо манай нийслэлийн иргэдийн хурлын дарга маань одоо ороо шөнийн цагаар ирж ажилладаг. Шүн захирамж гаргадаг. Өдөр ерөөсөө огт байдгүй. Шөнийн захирамж гаргана эсвэл шашны зан үйл эрхэлдэг. Компьютер техник хэрэгслүүд гаргаж байна. Би энд бас нийслэлийн засаг даргын хувьд их санаа зовж байна. Өөрөөр хэлбэл энэ нийслэлийн мэдээлэл технологийн аюулгүй байдалд халдж байгаа үйлдэлүүд хийж гэнэ үгүй юу? Өнөөдрийн байдлаар бол халдчихад байж байна. Тэгэхээр одоо хурлаа хуралдуулаад
энэ асуудлаа одоо шийдээд хурал тасралтгүй энэ 7 хоногт нэлээд олон асуудлууд хэлсэн. Үргэлжил цаашаа явагдах ёстой. Тийм учраас тухайн хүний асуудлыг авч хэлсэн. Мань хүн өөрөө ирэх ёстой. Энэ хуулийн дээр үгүй аюу тодорхой байгаа. Хурлын төлөөлөгч биш дээ. Энэ хүн чинь төлөөлөгчтэй. Тэгээд иргэдийн хуралдаанд нийт төлөөлөгчтэй олонх нь ирснээр хүчинтэй. Хоёрдугаарт хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх түүнийг орхин гарахыг хориглоно гэж. Сая Монгол улсын ерөнхийлөгчийн Баянзүрх дүүргийн иргэд сонгогчтой уулзалтан дээр баяр дарга одоо оролцож харагдж илээ. Сая уулзалт 16 цагт өндөрлсөн. Одоо 17 цаг болох гэж байна. Тэгээ бид нар хэдий бол төлөөх өдөр 10 цагаас хойш хүлээлээ. Одоо ч гэсэн үргэлжлүүлж хүлээж хуралдаа ирж энэ төсвийн хөрөнгийг зориулт тусаар зарцуулж байгаа зүйлүүд дээр тайлбар өгөх хэрэгтэй. Энэ хүний хувийн өмч биш. Бат амгалангийн энэ хувийн компани биш. Энэ бол нийслэлийн нийт иргэдийг төлөөсөн парламент. Тийм учраас олонхоор асуудлаа шийдэж, олонхоор шийдвэр гаргадаг энэ арчлын зарчмаараа энэ асуудал үргэлжилнэ. Зарим зүйлийг их хүмүүс буруу тайлбарлаж илээ. Энэ 3 янзын хуралдаан байгаа. Ээлж бус хуралдаан болох. Нэг нь 3-1-ээс доошгүй саналаар төлөөлөгчд сая та хэд харлаа ийшээ 27-8 хүн орохыг сая та бүхэн харсан. За энэ хүмүүс бүгд гар үсгэж зурцсан. За энэ зөв. Хоёрт нь зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх нь энд бас ирсэн байгаа. Гурав дахь нь хурлын дарга. Энэ гурван субъектийн аль нэг нь хурлыг зарладаг. Тэгээд сая 2 субъект нь хоёулаа зарлая гэдэг ийм шийдэл төрлөө. Хэн даргалах вэ гэдгийг зөвхөн хурлын даргын санаачилсан хуралдааныг л хуралдаан даргалах санаа хуралдааныг удирдна гэдэг зохицуулттай байна. 48 дугаар зүйл дээр тухайн хуралдаан даргалагч хуралдаж болно. Энэ гэж боз хурлын даргыг сонгох чөлөөлөх тухай тогтоол хуралдаан даргалагч гарын үсэг зурд баталгаажуулна гэдэг энэ 48 дугаар зүйлийн 2 дахь зааснаар бид нар цаашид хурлыг үргэлжлүүлэхээр болсон гэдгийг хэлье. Одоо ээлжид бус хурлыг хэн даргалах вэ? Тэгээд ер нь Батбаясгалан дарга. Гэхдээ та боддоо ингээд бид нар энэ томоохон төсөл хөтөлбөрүүдэд явуулах ямар ч одоо сурвалж сурталчилгааны материал зардал байхгүй хахад цагдаагийн байгууллага руу гэмтргээ сурчлан сэргийлэх зөвлөл рүү онцгой байдал руу бусад байгууллагууд хэвлэл телевизүүд рүү ингээд 4 сар гарны хугацаанд 10 хэдэн тэрбум төгрөг гаргана гэдэг чинь төсвийн хөрөнгийг зориулт тусаар зарцуулж гэнэ үү? Зориулт тусаар зарцуулж байна. Одоо нэмээд бараг 20-30 тэрбум төгрөг дахиад гаргахаар захимж гаргацсан байна гэдэг мэдээллийг би авсан. Баяр дарга ирсэн хэрэг асуудал нь одоо хэлцэх юм байна. Тийм. Өөрөө ирэх үүрэгтэйгээ би сая харууллаа шүү дээ. Хуралдаа ирэх үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдол. Сая цагийн өмнө постэр тавиад бүхий өргөн дотор сууж илээ. Тэр энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан. Уулзалт дууссан. Одоо тэрнээс хойш нааш ирэх төгжрлөөхөд бид нар 2 цаг хүлээн. Тэгээд хурлаа цаашаа үргэлжлүүлээд явна. Хэрвээ ирэхгүй бол одоо баяр даргад ямар нэгэн хариуцлага мэдээж зэрэг шийдвэр гаргах энийг одоо иргэдийн хурлын төлөөлөгчдөөс олонхоор шийдэн тий. Та хамгийн талхайгаа уулзсан уу? Нэг нийслэлийн өдрөөр хуулийн байгууллага шалгаж байгаа. Уулзсан. Гэхдээ хуулийн байгууллагаар хэнийг ч яаж шалгаж болно шүү дээ. Гол нь шүүхээр гэм буруутан тогтоогдох хүртэл хэнийг ч ялж болохгүй. Манад ийм сенсац ахын зөндөө үтсэн. Одоо энэ өнгөрсөн 10 хэдэн жилийн хугацаанд нэг сенсац гараад нэг л айхтар хэрэгтнүүд барьж хорлол гэдэг. Одоо тэр хүмүүсээс хэдэн ялаа аваад гэмбэр уудлсан. Та өөрсдөө бодцгоо. Энэ бол улс төрийн зорилготой ийм юмнууд явж байгаа. Би тэгтээ хуулийн байгууллага хүндэтгэлтэй хандах үүднээс аль нь зөв буруу гэдгийг би дүгнэлтэхгүй. Эцсийн нүндээ хамгийн эцсийн шийдвэрээр шүүх гаргана шүү. Та мэдүүлэх таны хувьд шалгуулахад ер нь намайг дуудаг байгаа шүү дээ. Би харин намайг дуудаач гэж хэлсэн. Би энэ ер нь ганцхан өнөөдөр хэлж байгаа зүйл биш шүү дээ. Би ордон дотор би сэтгүүлчтэй таарах тоолондоо одоо тэр хууль энэ байгууллага шаардлагатай гэж үзээд надад одоо импич хийх ийм шаардлага энэ бол дуудаж шалгаачаа гэдэг би зүйлийг одоо сүүлийн би баг хэдэн сар ярьж байгаа. Та хэд өөрсдөө мэдж байгаа. Би ер нь нөгөө хэний хэлбэгдэр чи хэлдгээр би хинч дуудсан гутлаа тослоод зангиагаа зүгээд очиж шалгуулгад бил. Харамсалтай нь одоогоор намайг дуудсан байгууллага нэг ч алга байна.